Залхуурал эрдэнсээс ч үнэтэй ихнэр залбирал яв шоргоолж юу хийдгийг хар ухаан суу залхуун минь. Ямар ч ахлагч харгалзагч захирагч тэдэнд үгүй атал зунаар тижээлээ бэлдэж ургацаар хүнсээ цуглуулдаг. Хэдий хүртэл хэвтэх вэ нойрноосоо хизээс ирэх юм залхуун минь. Жаахан унтаж жаахан дуг хийгээд гараа жаахан хумигсаар хэвтэх зурчин ядуурал дээрээс чин дээрэмчин мэт гачаал зэвсэгт дайчин мэт ирэх вэ. Зохистой чадварлаг ихнэрийг хэн олж чадах вэ? Тийм ихнэр эрдэнсээс ч үнэтэй. Эр нөхөр нь түүнд итгэлээ тавих хагаад эд олзон эс хомсдно. Бүх амьдралынхаа туршид нөхөртөө тэрээр мууг бус зөвхөн сайныг л хийн. Ядууст гараа тэрээр сунгана, гачигдагстад гар дэлгээстэй. Гэр бүлийнхээ төлөө тэрээр цастай дүүл байна. Гэрийнхэн нь хэдийнэ давхар хувцастай байна. Бүтээлгүүдийг өөртөө урлана, биеэ ёрог дааван нил ягаанаар хувцаслана. Нөхөр нь гулдан хаалган дээр нутгийн ахмадуудын дунд сууж байхдаа хүндлэгдэнэ. Мэргэн ухаанаар амаа нээж инэрлийн сургаалыг хэлэн сургамжлана. Орон гертээ тэрээр санаа тавина, залхуурал гэж үгүй. Үр хүүхдүүд нь өсөж өндийгөөд түүнийг юрууна. Эр нөхөр нь ч түүнийг магтан, олон эмэгтэй зүтгэлтэй ч чимэн тэднээс ч илүү билээ гин. Дур булаан байдал хуурамч, гоо үдсэглэн ч хоосон тул эзнээс эмээгч эмэгтэй л магтаалаавах учиртай. Залбирахтаа хоёр нүртнүүд шиг бүү бай. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр би та нарт хэлье. Тэд шагналаа авчихсан юм. Харин чи залбирахтаа өрөөндөө орж үүдээ хаагаад нууц оршигч эцэгтэй залбир. Нууц харагч эцэгч нь чамд буцааж төлнө. Залбирахтаа харийнхан шиг утгагүй хоосон үг бүү давт. Олон үг хэлснийхэн төлөө өөрсдийг нь сонсно хэмээн тэд боддог юм. Тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэгч нь та нарт юу хэрэгтэйг гуйхаас ч өмнө мэддэг. Тиймд ийхүү залбир. Тэнгэр дэх бидний Ааваа, таны алдар ариунаар дуурс тугай. Таны хаанчлал эрт түгэ. Таны таалал тэнгэр чигээ газарт биел түгэ. Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгүүдээ уучлсны адил өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу татлагад бүү автуулаач. Ёрын мугаас гитлгээч. Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд таних. Амен. Гар лазан аваас ядуу зүдүг авчрах. Гар хичээнгүй аваас баян чинэлэг болгох. Ажилдаа чадмаг хүнийг чи харсан уу? Тэрээр хаадын өмнө зогсно. Игэл хүмүүсийн өмнө зогсохгүй. Та нар юу ч хийсэн хүмүүсийн төлөө бус, эзний төлөө чин зүрхнээсээ хийх тун. Өөрийнхөө нүдэнд бүү мэргэн бол. Эзнээс эмээ ёрын мугаас хэрэг. Энэ нь маханд чинь эм, ясанд чинь шин болно. Хайрт минь, сэтгэл чинь сайн сайхан бүүн адил бүх зүйл чинь сайн сайхан, эрүүл инх байгаасаа хэмээн би залбирч байна.